За өмнөх нэгэн бичлэгээр би амиа оролтын талаар ярьж байсан. Монголчууд яагаад их амиа оролтын зөвхөн монголчууд гэлтгүй дэлхийд даяар ер нь хүмүүс яагаад өөрийнхөө амнаас сайн дураараа татгалздаг. Энэ нь бол ерөөсөө хувийн асуудал биш юм байна. Тийм үү? Атчаагүүдээ, сэтгэлийн тэнхээгүүдээ амиа оролдоо гэвэл үгүй юм байна. Энэ илүү тийм нийгмийн шалтгаантай юм байна гэдгийг ярьсан. Тэгээд монголчууд бол хүн амынхаа тоотой харьцуулбал маш өндөр амиа оролдог. Энэ бол ер нь шинэ үзэгдэл, яг Тараншааны хүүхэд гэж анх удаа монголчууд тийм үү ийм шинэ үзэгдлийг даван туулсан шиг бид өнөөдөр яг ийм нэгэн цаг үед хүрээнд амьдарч байна. Тэгээд дэлхийд Азда дандаа эхний гуравт тэргүүлж байгаа. За яг үүнтэй адилхан утгаар энэ бичлэгийг хийж байна. Тэгээд монголчууд яагаад тэгэхээр үүнтэй яг ижил утгаар энэ бичлэгийг хийж байна. Монголчууд яагаад ингэж их харигддаг вэ гэдэг талаар ярина. Архитах гэдэг үг өөрөө хүртэл яг цагаан архины арх гэдэг язгуур явж байгаа шүү дээ. Тэгээ арх бол алкохолны хамгийн дээд төрлийн нэг, тийм үү? Вискитэй бүр тэнцүү 40 градусын хүчтэй ийм алкохол. Тэгээд бид яагаад тийм цагаан хүчтэй архийг нэг дор олон шилээр нь уудын яагаад эрэгтэй эмэгтэйгүү охид бүсгүүчүүдгүү тэгж их хэрэгэлдэг. Яагаад бид ийм болчихв? 10 жилийн хүүхдээсээ ахуулаад хонхны баяр юу вэ? Бүгд цэвэр архиталт цаашлаад 80 настай өвд хүртэл битүү архитдаг болчихвоо гэдэг талаар хэдүүлээ бодож үзье. Тэгээ энэ бол социологийн хувьд тэгэхээр би социологийн хувьд үүнийг ерөөсөө хувийн асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол тийм үү хүн буруу зуршилтай учраас эсвэл өөрийгөө загсаж чадахгүй байгаа учраас эсвэл монголчууд ёс суртахуунгүй боловсралгүй хүмүүжлгүй байгаа учраас ингэж их архины хит их хэрэглээтэй байна гэх зэрэг нь ерөөсөө таарахгүй. Тэгэхээр яагаад дүвэ гэдэг шалтгаан бол 1990 оноос эхэлтэй. Буюу үнэт зүйлийн нуруу унаалттай холбоотой. Тухайс эхлээд үнэт зүйл оронгоороо эргээд хөл толгойн солигдсон. Үүгээр хамгийн муу зан чанартай хүмүүс хамгийн амжилттай явж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бусдыг боддоггүй, хулгай хийдэг, худлаа ярьдаг, бялдуучилдаг, байгаль дэлхийгээ сүйтгдэг, бусдын боломжийг үгүй хийдэг, бүх зүйлийг өөртөө шунхаарч авдаг гэх мэт ийм муу зан чанартай хүмүүс хамгийн амжилттай яваад эхэлсэн. Эсвэргээр хамгийн шударга, бусдыг бодсон, хайрлсан, хүндэтгсэн, өөрөөсөө илүү бусдыг гэсэн сэтгэлтэй хүмүүс юу ч одолж долоохгүй амьдрал нь өөдлөхөө байлсан. Тэгэхээр эндээс үүдээд хүн өөртөө үнцэнтэй явах хүртэл ямар ч утгагүй болж байгаа. Хүний хийж байгаа бүх зүйл ямар ч утгагүй болж байгаа. Үнэт зүйлгүй, агуулгагүй, зориггүй болж байгаа. Үүнийг existential vacuum гэж нэрлэдэг. Тэгэхээр бид үүндээ existential vacuum-д орчихсон гэсэн үг. Одоо юу гэдэг ажлаа бодоод үз. Хүн 24 цагийнхаа дор хаяж 8 цагийг ажлын байран дээр ажиллаж өнгөрөөж байгаа шүү дээ. Амьдралынхаа ийм их цагийг тэгж их хөдөлмөрийн нэрийг ажиллаж байгаа тэр бүх зүйлээ яг юуны төлөө гэж хийж байгаа вэ гэдэг нь өөрөө утгагүй байна гэсэн үг. Яг гэвэл хэн улс орноо хөгжүүлээ гэж өглөө ажилдаа очдөг юм. Мөнгө олъё л гэж хэдэн төгрөг олъё л гэж ажилдаа явж байгаа шүү дээ. Инхээр хүн
амьд биш юм шиг болчихж байгаа байхгүй юу? Амьдрахгүй байгаа болчихж байгаа юм. Тийм учраас ажил гэхээр өстэй толгой ард зайдаг, ажлаа тараад бушуухан паб ороод уухыг боддог, хотел ороод, караоке ороод, тэрэлж яваад ч юм уу уун гэхээр бөөм баяр болдог. Яг гэвэл амьдрах гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ажилч гэдэг юм уу, нийгэмд эрүүл амьдрах гэдэг өөрөө ямарч утгагүй, амьгүй, сүнсгүй болчихсон. Тиймээс архитна гэдэг бол амьдрах гээд байгаа асуудал болчихж байгаа юм. Яагаад архитаад байдгийг чи амьдрах гээд байгаа байхгүй. Ямар нийгэмд хүмүүс архиар амьдрах гээд байдаг болт юм бэ гэвэл substance-гүй нийгэмд. Substance гэдэг үгийг бол бас монголоор хайгаад олохгүй байна. Тийм. Тэгэхээр одоо substance гэдгээр л явъя. Тэгэхээр ийм substance-гүй болсон нийгэмд түүнийг архиар орлуулдаг. Substance-ийг архиар орлуулж бид амьд явах гээд байгаа юм. Яг гэвэл юуны төлөө ажиллаад байгаа юм бүүмэд, юуны төлөө амьдраад байгаа юм бүүмэд. Тийм. Бүх зүйл үнэт зүйлийн хямралд орчихсон учраас, өөрөөр хэлбэл substance-гүй болчихсон учраас бид ингэж их архитдаг. Тиймээс бидэнд үнэт зүйл хэрэгтэй, substance хэрэгтэй. Тэрнээс биш хизээж хувь хүн болгонд сургалт ороод тийм үү? Архиа болоод өгөөчтэй, витамин орлоод өгөөчтэй ч гэдэг юм уу. Энэ биднийг юунд ч аваачихгүй. Ганцхан бид үнэт зүйлээ монголчууд гэсэн хүмүүс нийтлэг нэгэн үнэт зүйлтэй болж түүнийхөө төлөө зүтгэж, түүнээсээ аж аргал таашаалыг авч амьдрах тийм substance, тийм үнэт зүйл бидэнд хэрэгтэй. Тэр л бидний энэ бүх муу мухайг арилгана.